Хэрхэн бол маань хатамаарай намайг заяа гэдэг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ Office 365-ын лицензүүдийн хоорондох ялгаа болон үн төлбөрийг та бүхэнд дэлгэрэнгүй тайлбарлахаар шийдсэн байгаа. Тэгээ өнөөдрийн маань бичлэг баг зэрэг өөр өчнөх юм бол та бүхэнд би маш их ярьж, тайлбарлаж, ялгаануудыг нь хэлэхэд бол та бүхэн хэрэгцээдэг гэсэн лицензүүд байгаа. Доор description-доор timestamp үлдээчихвэл тэрэн дээр дараа та бүхэн илүү их мэдээллийг суралцаарай гэж хүсмээр байна. Ингээ хэдэлээ танилцуулга болгоошод орцгоё. Microsoft 365-ын эхний лицензийг хэсэг буюу та бүхэн гэр бүлдээ жилийн $99.99 центээр сарын subscription base буюу $9.99 та бүхэн 6 хүний бүрэлдэхүүнтэй хамгийн багадаа 1 TB эрэхтэй та бүхэн худалдаж авч болно. Хэрвээ та 6 хүн давмааргүй байна гэр бүлийн хэрэггүй би ганцхан өөртөө гэх юм бол Microsoft 365-ын personal гэдгийг жилийн $69.99 та бүхэн худалдаа авч болно. Мөн сарын subscription based үнэлгээ нь гэх юм бол $6.99 байгаа. Үүнээс гадна та бүхэн хэрвээ нэг удаа худалдаж аваад ашигламар байвал one time purchase гэсэн Office Home Students 2021 оны лиценз та бүхэнд нээлттэй байгаа. Эдгээр зүйлүүдийн маань ялгаатай тал нь гэх юм бол нэг удаа авсан зүйл маань функцийн шинжилэл бол тань дээр ирдэггүй гэдгийг та бүхэндээ сануулмаар байна. Учир нь гэх юм бол Microsoft функц шинжилэлийг жилд 4 удаа хийдэг, хамгаалалттай шинжилгээг 2 удаа хийдэг байгаа. Тэгэхээр subscription based Microsoft 365 Family, Microsoft 365 Personal гэдэг зүйлүүд маань бол давхар шинжилгээтэй явж идэг. За энэхүү шинжилэлт дондоо юу байх вэ гэхээр та бүхний OneDrive байгаа. OneDrive дараа та бүхэнд 1 TB-ийн үүлэн багтаамж та бүхэнд ирэхээс гадна OneDrive Personal Vault гэдэг хэсэг гарч ирнэ. Энэ дээр илүү давхар хамгаалалт бол ирж байдаг. Доор description дээр болон commented бид нар өмнөх OneDrive-ын талаар хийсэн бичлэг байгаа тул та бүхэн ороод бас сонирхож болно. 3 дахь нэгэн сайхан зүйл гэх юм бол та бүхний ransomware detection гаднаас файл та бүхэн татаж авах мөн цаашаа явуулах үед таныг хамгаалахаас гадна хэрвээ та санамсаргүй байдлаар устгацсан бол тэдгээр зүйлийг сэргээх recovery хэсэг бол та бүхэнд байгаа. Энэхүү зүйл маань 90 хоногоос ахуулаад 2 жилийн дотор устгасан файлуудыг та бүхэн хүсэлтэд тавиан сэргээх боломж олгож идэг байгаа. 2 дахь Microsoft-ийн лицензийн хэсэг буюу жижиг дунд бизнесүүдэд зориулагдсан лицензийн хэсэг 4 өөр төрлөөр хүмүүст бол хүрч болно. Эхний хэсэг буюу Microsoft 365 Business Basic 1 хүний 1 сарын $6. 2 дахь хэсэг буюу Microsoft 365 Apps for Business 1 хүний 1 сарын $8.25. 3 дахь хэсэг буюу Microsoft 365 Business Standard 1 хүний 1 сарын $12.50. 4 дахь сүүлийн сонголт буюу Microsoft 365 Business Premium хэсэг 1 хүний 1 сарын $22 байгаа. Та бүхэн бас дэлгэцэн дээр харж байгаачлаа ямар аппликейшнууд үүнд ирдэг мөн бас хооронд нь харьцуулт хийх боломжийг та бүхэнд олгож байгаас гадна эдгээр бүх зүйлүүд маань subscription based буюу саний өмнө дурдчихсан функцийн шинжилэлүүдийг бол давхар аваад явахаас гадна та бүхэнд хамгийн багадаа 1 TB-ийн үүлэн багтаамж та бүхэнд бол ирнэ. 3 дахь Microsoft-ийн том лицензийн нэг хэсэг бол Enterprise. Enterprise маань 500-аас дээш ажилчинтай байгууллагуудыг бол Enterprise гэж нэрлэдэг байгаа. Үүнд Enterprise-удад 3 өөр төрлийн сонголтууд байгаагийн эхний хэсэг буюу Microsoft 365 E3 1 хүний 1 сарын $36. 2 дахь сонголт буюу Microsoft 365 E5 1 хүний 1 сарын $57. Microsoft F3 буюу 1 хүний 1 сарын $8. Гэхдээ энэ зүйл маань та бүхэн харж байхад харьцангуй бага үнэтэй багын шалтгаан маань гэх юм бол энэ frontline workers буюу эмч, сувилагч, цагдаа бидний аюулгүй байдлыг хангаж идэг хүмүүс зориулсан энэхүү зүйл маань бол хямдхан байдаг байгаа. Мөн Enterprise дээр ялгаагүй бид өдөр тутамдаа хэрэгэлдэг PowerPoint, Word, Excel, OneNote, Publish, Access гэх мэт аппликейшнууд ирэхээс гадна email календараас гадна OneDrive-ийн эрхүүд бол бүгдээрэнд нь ирж идэг байгаа. Өдөр тутмын хэрэглэх аппликейшнаас гадна эдгээр олон файлуудаас давхар ирж идэг гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Энэ зүйлүүд маань томоохон компаниудыг илүү их цагаа хэмнэх, хоорондоо цаг алдахгүйгээр холбогдох зүйлүүд дээр л илүү анхаарч идэг. Хэрвээ та бүхэн энэ дундаас худалдаа хийхийг хүсэх юм бол Contact Sales гэдэг энэ зүйлээр та бүхэн дараарай. 4 дахь Microsoft-ийн нэгэн том хэсэг бол яа харахгүй Office 365 Education боловсрал тусдаа зориулагдсан
болсон лицензийн хэсэг байгаа. Та бүхэнд маш сайхан мэдээг дуулгахад өнгөрсөн жил улс даяар албан ёсоор бүх ерөнхий боловсролын 12 жилийг багш сурагчтай хамт лицензтэй болгосон байгаа. Энэхүү зүйл дээр манай хамт олон бас хамтарч ажилласан маш сайхан мэдээ байгаа. Хэрвээ та бүхэн ерөнхий боловсролын сургуульд явдаг, тэгээ домен авсан байгаа бол өөрсдийнхөө имэйлийг энэ дээр оруулаад get started гэж та бүхэн офисыгаа эхлүүлж болно. Аль эсвэл office.com гэж ороод өөрсдийнхөө домен пассвортоо оруулаад ашиглах бүрэн боломжтой байгаа. Магадгүй энэ дунд өөр бас сургуулийн сургууль хүмүүжүүлэгч хүн сонсоод манай сургууль хувийн сургуулиуд энэ зүйлийг хийж болох уу гэх юм бол eligible гэдэг хэсэг дээр та бүхэн дараараа энэ дээр болохгүй гэдгийг та бүхэн мэдэх боломжтой. Өөртөө бид нар боломжтой байна гэвэл сургуультай лиценз авах энэхүү линкээр та бүхэн орж хүмүүстэй холбогдоорой гэж хэлмээр байна. Маш олон хүмүүс боловсролын лицензийг буруу ойлголттой байдаг. Тэр маань нэг нь гэх юм бол аппликейшнуудыг бүгдийг ашиглаж чаддаггүй гэж боддог боловч боловсролт маань харин ч эсвэргээрээ enterprise зэрэглэлээр хүрэх аппликейшнуудыг бол ашиглах боломжтой. Үүн та бүхний дэлгэцэн дээр харж байгаачлаа Outlook, Word, Excel, PowerPoint, OneNote, Teams, Publisher, Access гэсэн хэсгүүд та бүхэнд орох байгаа. Мөн нэгэн сайхан мэдээлэл нь гэх юм бол улс даяар бүх сургууль болон багш нарыгаа аль биесний лицензтэй болгосон. Энэхүү лицензтэй болохын давуу 3 талыг та бүхэндээ би бас дурдхан зүйтэй болов. Эхний хэсэг гэх юм бол cyber security буюу захим ертөнцид сурагч болон сургууль хүмүүжүүлэх шиг аюулгүй байдалд байлгах. Хоёрт буюу оюуны өмчөд галтахгүй байх. Манай Монгол улс 2021 оны хүртэл төрийн байгууллагууд маань хүртэл crack хэлбэртэй офисыг бол ашиглаж байсан. Тэгэхээр энэ зүйлийг байхгүй болгож аль биесний лицензийг бол ашиглаж байгаа. Гуравт гэх юм бол сүүлийн үедээ хүл нийлүүлэн бүхэл функцүүдийг сурагч багш нар маань мэдснээрээ сурагчд маань сургуулаа төгссөний дараа ямар нэгэн ажилд ороход энэхүү програмуудыг ашиглах бүрэн мэдээлэлтэй гарах байгаа. За энэний нэг www.ceg мэдлээ цэгийн мэн рүү та бүхэн орно. Энэ зүйлийг та бүхэн хэрвээ Mobicom утастай бол хөдөө орон нутагт байгаа болон хотод байгаа хүүхдүүд маань датагүйгээр энэ зүйл рүү орж болно. Энэ зүйл рүү орсны дараад нь та бүхэн цахим сургалт гээд оронгууд багш болон сурагчаас шалтгаалan таны ямар аппликейшн ашиглаж болох нь гарч ирнэ. За магадгүй би та бүхэнд сурагчийн хэсгийг гаргаж үзүүлье. Сурагчийн хэсгээр Word, OneDrive, OneNote, PowerPoint, Teams гэсэн хэсэг одоогоор бол бэлэн байгаа. Харин та багшийн хэсгээр дарангууд эдгээр бүх аппликейшн та бүхний өмнө нээлттэй бөгөөд энэ дээр жишээлбэл хэдүүлээ хамтаа Teams гэдээ оронгууд нэг мөрчлөнгөө хэрхэн яаж энийг ашиглах вэ гэдгийг монгол хэл дээр демо хэлбэрээр болгон оруулсан байгаа. За та бүхэнд би жишээ болгон эхний хичээлийг орж үзүүлье. Хичээлдээ орох. Цахим хичээлдээ орохдоо тухайн анги руу нэвтэрч ороод хичээл орох сувгаа сонгож орно. Ингээд цахим хичээлийн хуанлыг харагдах бөгөөд үүн дээр дарахад гих мэтлэн та бүхэн маш богинохон бичлэгүүдийг үзэн мэдээллүүдийг авах боломжтой байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Microsoft-ийн лицензтэй ялгаатай талыг демо болгон та бүхэндээ хүргэлээ. Өнөөдрийн бичлэг та бүхэндээ маш сайхан мэдээлэл дуулгасан маань Монгол улс маань 2021 онд бүхий л 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч багш нар маань аль биесний лицензтэй болсон байгаа. Тэгээд энэхүү лицензийн талаар идэх мэдээллийг та бүхэн мэдхийг хүсвэл www.ceg мэдлээ цэгийн мэн рүү та бүхэн ороорой. Тэгээ энэ дээр хамтарсан Монгол улс дахь Microsoft-ийн алтан партнерууд та бүхэн төлөөх баярлалаа. Манай YouTube сувгийг subscribe дарж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.